Та Монголчуудын радио 102.1, 82.1-ийн сэтгэл хөдлөм түүхүүд нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсож байна. Сэтгэл хөдлөм түүх. Би хүүдэн эр хүн шиг бай, шалтак тоочхон бол гэж хэлв. Тэр үед би живж байгаа хүн рүү орилж байгаагаа даанч ойлгосонгүй. Харин нэг л өдөр түүний минь ор хоосон, өрөөндөх нам гүмэн үрд үргэлжлэх болсон хойно л ухаарсан юм. Миний хүүг Лео гэдэг тэр 23 настай байсан юм. Бусдын нүдэнд, үнэндээ миний нүдэнд ч гэсэн тэр бүтлгүй нэгэн мэд санагдаг байлаа. Би эгэл жирийн ажилчин хүн, хөлс хөдөлмөр үнэлэгддэг цаг үед өссөн. 24 настайдаа орон нутгийн үйлдвэрт ажилд орж анхны байшингаа авч байлаа. Эвдэрхий ачааны машинтай өөрөө засаад л явждаг хүнд ч гомдлож байгаагүй. Энэ л Америк мөрөөдөл гэж бид итгэдэг байсан юм. Хөдөлмөрлөж байж л хөлсөө туслуулж байж л амжилт төрнө гэдэг энгийн тооцоол. Тиймээс би Леог харахтаа зовлон бэрхшээл олж хардаггүй байлаа. Залхуурлал харагддаг байсан. Коллеж төгссөн диплом тоосон дарагдсан. Өдөржин утсаа ширтэж хүргэлтийн апаар хоол хүрэх бөгөөд үд болтол унтана. Байшингийн маань зорийн давхарт амьдарч өдөр бүр л навсаасан малгайтай цамцаа өмсөж явна. Нүдэнд нь байгаа тэр харцыг би уйтгар залхуурл гэж ойлгодог байв. Би байнга л дарамталж дуугаа өндөрсгөн. Амьдрал чамд ямар ч өргөө шүү Лео. Жинхэнэ ажил олж хийгээд л үглэнэ. Амьдралыг минь өөрчилсөн тэр мягмар гаригч бас бусад өдрүүд чиг л эхэлсэн. Би тос болсон гартай, нуруу хөссөн, ядарсан өнгөртэй ирлээ. Лео гал тогоонд овёс аягандаа хийн зогсож байлаа. Оройны 6 цаг. Одоо л сэрж байгаа чинь инүү гэж цээжин бин дургуутал буцалж эхлэхэд асуулаа. Үгүй ааваа, тэр аяархан хэлв. Дөнгөж сая л ирлээ. Хэдэн хүргэлт хийгээд хоол хүргэлтүү гэж би тохуурхав. Тэр чинь жинхэнэ ажил биш ээ. Зүгээр л цаг нөхцөөж байгаа зүйл. Чиний насан дээр би байшинтай удахгүй хүүхэдтэй болох гэж байсан. Гэтэл чиний байгаа царайхаар чи бензиний мөнгөөч өөрөө төлж чадахгүй байна гэж би чангаар хэлв. Тэр халбаан тавилаа. Царайн цонхиж улам турсан харагдав. Хөдөлмөрийн зах зээл хэцүү байна ааваа. 3 жилийн туршлагагүй хүнийг хинч ажилд авахгүй байна. Түрээс ганц өрөө байр $2000. Би үнэндээ энэ бүгдийг зохицуулж чадахгүй л байна да гэж тэр хэлв. Хөдөлмөрлөвөл зохицуулж чадахгүй зүйл байхгүй гэж би тас зөрөв. Эдийн засаг системийг буруутгахаа бол зоригтой байгаа ч миний үед амар байсан гэж чи бодоо юу? Бид ямар хүнд нөхцөл босч ирснийг чи мэдхүү? Бид харч чадлаараа зүтгэж байсан. Лео над руу харав. Зохиод ааж ядахтай адил нойрмог биш зүгээр л нүдэ арайхийн нээж байгаа мэт харагдлаа. Би хичээж байгаа аваа. Үнэхээр шүү. Гэхдээ юу гэж би зүгээр л маш их ядарч байна. Юу? Тэр үед миний нүд аягнаасаа бүтрч байгаа юм шиг харагдсан байх. Ядарсан гинүү? Яасан гэж машинд сууж утсаа оролдоод уу? Би 10 цаг зогсож ажилдаг. Би ядардаг. Харин чи зүгээр л уран зориггүй хүн. Тог захиалгаан, хоол, орон байргээд бүх юм бэлэн байхад дэлхийг үүрж яваа юмчгэл чи айшилж байна гэж би хэлв. Гал тогоо чимээгүй боллоо. Хөргөгч дөнгөн нь телевизээр өнөөдрийн инфляцийн тухай ярьж байсан ч би сонссонгүй. Би түүнийг маргахыг, эсэргүүцхийг, өөрийгөө зөвтгөхийг хүлээж байлаа. Харин тэр зүгээр л толгой тахив. Тийм ээ, таны зөв гэж тэр шивнэв. Миний насан дээр таны байсан шиг хүн байж чадаагүй дуучлаарай. Энэ бүхнийг зохицуулж чадахгүй байгаад нь бас уучлаарай гэж тэр хэлв. Тэр босоод над руу ирэв. 10 настайгаас хойш хийгээгүй зүйлээ хийсэн. Намайг тэрсэн. Хүчтэй тэрвэрлэл биш. Зүгээр л чэйжин бин хурж бүх чингээрээ налах мэт болсон юм. Би танд дахиж дараа болохгүй аваа. Амлий, сайхан амраарай. Би тэнд бахархалтайгаар зогсож өөрийгөө зөв зүйл хийсэн гэдэгт итгэлтэй байсан юм. Эцэст нь ойлгуулж чадлаа гэж хатуу хайр энэ л цаг үеийнхэнд хэрэгтэй. Би өөрийгөө сайн аав гэж удаад унтсан. Маргааш нь сэрэхэд байшин дэндүү намгүн байлаа. Өглөө 6:30 минутад босоод түүнийг сэрэхээр явлаа. Өнөөдөр бид жинхэнэ ажил хайж олох болно. Би түүнийг өөрөө үйлдвэрийн бүс рүү хүргэж өгнө гэж бодож байлаа. Лео бос гэж зойрын хаалгыг балбан гашгарлаа. Хариу алгаа. Хаалгыг нэв өрөө цэвэрхэн энэ тэнтгүү хөглөрөн байдаг хувцсан шүүгэндээ их байстай. Хөшгөн онгорхой яг л цэрэг чаардаг шиг нягт нямбай хураасан байв. Дэрэн дээр нь утсан эвхээстэй цаас хажууд нь. Ягаад ч юм гинт нуруугаар хүүт таах шиг болов. Лео ариун цэврийн өрөө хашаа гараж Лео байсангүй. Би асар хурднаар өрөө рүү нь гүйж захиаг нь шүүрэн авлаа. Гар минь салганаж цаасыг нь бараг урах шахав. Тэр ингэж ütсэн байлаа. Аваа, та намайг залхуу хүн гэж боддгийг чинь би мэднэ. Сул дорой гэж боддгийг чинь ч бас үнэндээ би яг л тань шиг эр хүн болохыг хүссэн юм. Үнэхээр шүү. Гэхдээ юу гэж таны авирсан тэрл ууланд одоо авирах өөр зам байхгүй болсон.
Би энэ жил 400 гаруй ажил өргөдлөгсөн. Гэвч би ажил олж чадаагүй. Танаас ичсэндээ би хэлээгүй юм. Би их сургуулийнхаа төлбөрийн зээлийн хүүг төлөхийн тулд өдөрт 14 цаг хоол хүгэлт хийхээр жолооны ард суудаг. Зөвхөн хүүг нь төлөхийн тулд шүү дээ. Үндсэн зээлийг нь биш. Та хоримтлал үүсгэх гэж хэлсэн. Би оролцсон. Гэхдээ юу гэж түрээс таны төлж байснаас 2 дахин өндөр цалин талд нь хурж байхад энэ нь яг л цоорхоо хувинд ус дүүрэх гэж оролдож байгаа юм шиг санагдсан. Би байн гуух ёстой юмээ уухаа болоод 3-7 хоног байна. Учир нь даатгалаа төлж чадгаа болоод хасагдсан болохоор танаас дахиж мөнгө гуйхыг хүсээгүй учраас би танд хэлээгүй маа. Тиймээс л би ядарсан харагддаг байсан баг. Тархинд минь тасралтгүй ойрлох дууг нь багасгах товч одоо надад байхгүй болсон аваа. Таны зөв. Дэлхий зөвхөн хүчтэй хөндлөл зориулагдсан юм байна. Харин надад тэмцэх хүч үлдээгүй бол та. Би таны ачааны машиныг аваад хуучин гүр рүү явлаа. Уучлаарай хүүгээ. Та одоо миний төлбөрийг дахин төлөх гэж зовх хэрэггүй болсон. Таны хайртай хүү чинь Лё гэсэн байлаа. Би яаж хашгирж орснооч сандаггүй. Ямар ч байсан хүний гэхээсээ илүү урхинд орсон амьтны өрөвдөлтөд дуулсан баг. Би 911 руу залгасан. Гүүр рүү хамаг хурдаараа тавьсан. Дэлхий зүгээр л саарл зурус болон хөвөрч байлаа. Гол гүүр харагдахаас өмнө тусгай дохионы гэрэл амьдч байсныг санаж байна. Чирэгч машин, шавар, зэгстэй хамт уснаас гарч ирж буй миний хуучин ачааны машин. Би цементэн дээр сөхрөн унав. Намайг дүшиж авсан цагдаа миний үеийн л хүн байлаа. Бүх зүйл зүгээр болно гэж тэр хэлээгүй. Зүгээр л намайг тэрвэрч нуран унахыг минь мэдэрсэн байх. Тэр явдлаас хойш 6 сар өнгөрчээ. Хүмүүс чиний буруу биш ээ. Сэтгэл готрол бол чимээгүй алуурчин гэж надад хэлдэг. Тэдний зөв. Гэхдээ би түүний минь дотор юу болж байгааг хизээч мэдэрч түүнтэйгээ хамт гэдгээ мэдрүүлж чадаагүй шүү дээ. Би утсан дээрх бүх мэдээллийг нь харсан. Тэр минь худлаа хэлээгүй байсан юм. Үнэхээр л олон зуун ажилд өргөдлөгсөн байлаа. Гэвч гонигтай нь юугээч амжилтгүй боллоо гэсэн хэдэн зуун автоматар явуулсан имэйлийг хүлээн авсан байв. Үнэн дээр намайг унтаж байхад тэр минь чадлаараа ажиллаж байжээ. Харин миний харахыг ч хүсээгүй, ойлгохыг ч оролдоогүй амьдралын төлөөх дайнд тэр минь сэтгэлийн тэнхээгээ тулдаж явж. Би өөрийн залуу үеийн хэмжүүрээр түүний амжилтыг хэмжээд таарч тохирохгүй болохоор нь түүнийг босож чадахгүй болтол нь нам зогсон байлаа. Би хүүхдүүдтэй чиний насан дээр би байртай, машинтай, гэр бүл авчиж байсан гэж хэлдэг. Гэхдээ тэр үед байр 2 жилийн цалинтай тэнцдэг байсныг одоо бол харин 20 жилийн цалинтай тэнцдэг болсон гэдгийг тооцоолоогүй байж. Бид тэтгэврт гарах суудгалаа хийгээд урагш шалгадаг байсан бол тэдэнд ихэвчлэн богино хугацааны гэрээчгүй ажлууд л олддог байсныг мэдээгүй байж. Бидэнд ядчил итгэл найдвар байсан гэдгийг би мартжээ. Лёд минь аавынх нь хэрхэн хөдөлмөрлөж амьдрах тухай лекц хэрэггүй байсан юм. Би ядраад байна гэдэг нь би унтмаар байна, амармаар байна гэсэн үг биш байсан гэдгийг аав нь ойлгох хэрэгтэй байжээ. Үнэн дээр тэр нь би амьдрах шалтгаанаа алдаж байна гэсэн үг байсныг одоо л ойлгож байна. Би ням гараг бүр түүнийхээ буусан дээр очдог. Хуучин ачааны машиныхаа тухай ярьдаг. Түүнээсээ дахин уучлал гуйдаг. Гэхдээ тэр минь сонсохгүй шүү дээ. Өнөөдрийн дэлхий олон Лё нараар дүүрэн болжээ. Залуухан охид хөвгүүд биднээс илүү дарамттай нийгэмд илүү их хөдөлмөрлөж гэвч бүрэн үнэлэгдэхгүй эдийн засгийн хямралыг туулж бидний ойлгож үл чадах дижитал ганцаарлыг үүрж яваа юм байна. Хэрвээ таны хүүхэд ч бас би ядарч байна гэвэл эсвэл гацсан мэт санагдвал далавчаа дэвэх боломж олгохгүй байгаа энэ ертөнцид нисэж чадахгүй байвал ой. Бүү шууж буруутгаарай. Тэр тусмаа миний үед гэдэг үг одоо ямар ч тос үзүүлэхгүй болсон. Өлөг болсон түүхээ дахин бүү давтаарай. Гуйж байна. Ир хүн шиг байгд битгий хэл. Харин оронд нь би чиний хажууд байна гэж хэл. Тэдний үнц нь тэд ямар цалинтай юу өмчлөдөд бус гэдгийг тэдэндээ хэлж ойлгуулаарай. Би өөрт байгаа бүхнээ байр, тэтгэр, барданлаа золиослоод хүүгээ дахин нэг удаа тэр буудан дээр залхуутайгаар унтаж байхыг нь харахыг дэндүү хүсдэг. Зүгээр л буруутгахаас өмнө өөрсдийгөө өвийлгэж, тэднийгээ дорд үзэхээс өмнө тэдний ертөнцид тэдний гутлыг углаад алхаад үзхийг оролд. Чимээгүй байдал үрдэм болохоос нь өмнө тэднийгээ сонсоорой. Түүхийг уншсан хөдлөгч шилтэй багий. Та сэтгэл хөдлөлгөөн мөт түүхүүд нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.